Казахстан улс Украинаас 200 гаруй иргэний татан авч яана гэх мэдээлэл Казахстанаас алмат явахад оршин суудаг Монгол иргэн наранцэг бидэнд мэдээлсэн юм. Украин улсын хувьд гэх юм бол за энэ одоо болж байгаа дайн байлдаанд холбогдуулан 18-аас 25 насны залуучуудыг төр зэргийн албан татан оролцуулж байгаа юм байна. Тэгвэл Орос, Казахстан эдгээр чинь одоо Оростой хил залгаа учраас бид нар бол энийг анхаарахгүй байхын арга алга байна. За Украиний нөхцөл байдал ямар байдалтай байгаа вэ? Украины бэлэн байдал шилжсэнтэй холбоотойгоор агаарын замыг бол хаасан байна. Бусад орон Казахстан улсын энэ одоо энэ оюутнуудаа Польш ойрхон учраас хилзэлгээ Польш руу оруулаад Польшоос одоо тэр дайнда жингүү газраас оюутнуудаа татгах байгаа юм. Манайх ч гэсэн тэгж одоо болох байх гэж бодож шít. Украины ерөнхийлөгч бол одоо төр цэргийн албанд одоо 18-аас 25 насны хүмүүсийг одоо татаж дайн байлдаанд бэлтгэж хүч нөөцөө нэмж байгаа гэсэн тийм юм байдал бол хурцлаж улам бүр байлдааны бэлэн байдал шилжээд мөн тэр Украины цахилгаан томоохон цахилгаан станц руу бол бөмбөгцсний улмаас тог цахилгаан гэрэл бол тасалдсан юм байна. Том хотуудыг бол бөмбөгдөхгүй гэж хэлсэн байна. Зөвхөн тэр нөхцөл байдал хүнд байгаа газрыг л одоо инхийг сахиулах үзнээс тэр хэсгийг л түр хугацаагаар одоо хамгаалтанд аваад онц байдал бүсэд оруулаад байгаа юм. Энэ Казахстан бол өөрсдийнхөө иргэдийг бол тэр тусгай үүргийн гихцэрийн дагуу нислэгээр бүгдийг татаж байна өнөөдрөөс эхлээд. Хэрвээ Украины тал тэр хоёр улсын оршин тогтнох бүрэн эрхт байдалд ямар нэгэн байдлаар халдах үзүүлэхэд бол Орос улс хизээд туслаж буцаахд бэлэн байгаа гэдгийг бол шийдвэртэй илэрхийлсэн байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс болон Их Британий эрх баригчид за энэхүү одоо үйл явдалтай холбогдуулан санал бодлоо илэрхийлсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байдены хувьд бол Украин болон Оросын холбооны улс хоорондоо дайдах юм бол маш их хэмжээний хохирол авснаа гэдгийг хэлжсэн юм а. За мөн тус улсын эрх баригчид сарын өмнөөс эхлэн иргэдээ Украин улсаас бол гарахыг зөвлөж байсан юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден за Оросын холбооны улсын Путин Украинд халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа гэсэн асуудалд үргэлж үгүйс гэсэн хариулт өгч Орос улс Европт дахин дай хийхийг хүсэхгүй байна гэж мэдгдсэн. За гисэн хэдий ч Оросын холбооны улс Украины хил зулай газарт 11-р сараас хойш хурцтмал байдал нэмэгдээр байгаа. За Их Британий ерөнхий сайд Борис Джонсон Твиттер хуудасаараа дамжуулан Их Британий тагнуулын алба хилээ оролцоо Оросын хээрийн эмнэлүүдийг барьж байгааг бол одоо мэдээлсэн. За үүний зөвхөн хадгалгын бэлтгэл гэж ойлгож олно гэд. Яг одоо та бүхний харж байгаа энэ зурган дээр бол Оросын холбооны улсын арим зэвсэглэл хаана байгааг харж болно. Хар дөрвөлчин нь бол одоо шинээр ирж байршсан хэсгүүд байгаа. Харин хар гурвалчин нь бол Оросын холбооны улс Белорусын хамтарсан цэргийн сургуулийн хэсгүүдийг бол ингээд та бүхэн харж байна. За харин энэ улаан дугуй хэсэг нь бол за байнгын бэлэн байдал хэсгийг бол харуулж байна. Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсын ерөнхийлөгчид бол яг иймэрхүү мэдээллүүдийг хийж байхад за эсрэг талд нь Украины ерөнхийлөгч Зеленский эх орноосоо дөрвсөн төрийн албан хаагч улс төрчид бизнесмэнүүдийг 24 цагийн дотор эх орондоо буцангаж Оросын төрөмгөөллийн зэргийн нийтлэл харуулгыг уриалсан. За Америкийн нэгдсэн улс болон Их Британи, баруун болон бусад орны ерөнхийлөгчид бол иргэдээ Украин улсыг орхин явахыг анхааруулж эхлэхдээ зэрэгцэн Украины улс төрч бизнесмэнүүд өнгөрсөн 7 хоногт дөрөвцгээсэн гэдэг мэдээлэл 2 сарын 16 өнөдөр манай сайтад гарсан байна.